Дорнод аймгийн Хэрлэн сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэг багш эцэг эхийн хамтын оролцоотойгоор бага бүлгийн хүүхдүүдийг цэцэрлэгт дасан зохицуулан ажиллаж байна. Хүүхдийн цэцэрлэгт дасан зохицох чадвар нь нийгмийн орчинд дасан зохицож буйны хэлбэр бөгөөд цэцэрлэгийн орчинд хүүхэд бие бэлтэр сэтгэл зүйн хувьд аюулгүй тайван байх мэдрэмж юм. Цэцэрлэгт анхудаа хамрагдаж байгаа хүүхдийн эцэг эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчид цэцэрлэгт орохын өмнөх бэлтгэл ажлыг хангах хэрэгтэй. Энэхүү бэлтгэл ажлыг хангаснаар таны хүүхэд цэцэрлэгт амархан дасах, эцэг эхтэй цэцэрлэгт болон хүүхдтэй итгэх итгэлцлийн харилцаа илүү хялбар болох юм. Шинжилсэн сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн нэг онцлог зүйл бол эцэг эх асран хамгаалагчийн үүрэг оролцоо хамтын ажиллагааг тусган хэрэгжүүлэхээр заасан байдаг. Цэцэрлэгийн төвшөнд сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг эрхлэгч, арга зүйч, багш, бусад ажилтнуудаас гадна эцэг эх асран хамгаалагчийн оролцоонд тулгуурлан хамтран ажиллаж, үйл ажиллагааг зохион байгуулж чиглүүлнэ. Бүлгийн түвшинд сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг багш төлөвлөн зохион байгуулах бөгөөд хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд эцэг эх асран хамгаалагчтай хамтран ажиллана. Судлаач багш бид гэрийн хөтөлбөрийг ойлгомжтой, оновчтой зөв төлөвлөн боловсруулж, улмаар эцэг эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оролцоотойгоор хүүхдийг цэцэрлэгийн орчинд дасан зохицох үйл ажиллагааг хамтран хийх арга зүй болох хэрэгцээ шаардлага гарч байна.